Тэгэхээр бид ноён уул эрдэнэ компани бидний сайн мэдгээр Worldwine компани үүсгэн байгуулагч ерөнхий захирал Төвшин Баяртай студид ярилцахад бэлэн болоод байна. Таны өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Эхлээд хоёулаа ярилцлага таны хүндэт цол эрхэм хүртсэн шагналын талаар яриагаа эхлүүлээ л дээ. Энэ хүндтэй шагналыг авах болсон амжилтынхаа түүхээс хуваалцаач. За саяхан 11 сарын дундор Франц улсын Бүргэндэд зочлоод ирсэн. За тэгээ Бүргэнд нутаг бол өөрөө бас дарсаараа маш их алдартай нутаг. За тэнд одоо зохион байгуулагддаг 3-4 хоногийн арга хэмжээний үеэр одоо Chevalier de Testevin буюу дарс амтлагч одоо Хүлэг баатруудын одоо баатруудын одоо нэгдэл олгодог шагналыг одоо хүртээд ирлээ. Тэгээ энэ ямар учиртай вэ гэхээр Бүргэнд нутгийнхаа дарсны соёл, өв, түүхийг одоо хадгалж үлдэх түүгэх тийм ээ. За мэдээж одоо Бүргэнд нутагт одоо хувь нэмрээ оруулж байгаа ганц одоо дарсных биш мөн одоо соёлын за хүмүүнлэгийн одоо үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсүүдийг одоо сонгож шагнадаг ийм шагналыг хүртээд ирлээ. Баярлалаа тийм. Баярлалаа. Монголын дарсны зах зээл ерөнхийдөө орчин төвөрөний хэрэгэлтэд байгаа юу? Бас энэ талаар хэрэглэгчид ямар төрлийн виног голцоо сүүлийн үед хэрэглэж байгаа талаар хэлээч. Тийм мэдээж одоо дарсны зах зээл бол одоо хөгжөөд Монголын зах зээл дээр 30 гаруй жилийн нүрийг үзэж байна. За хамгийн сүүлчийн тоо баримтаар 2024 онд бол Монголд бол бараг 3.7 сая литр дарс импортлогдсон орж ирж байна. За мэдээж одоо дарс бол ялцж байхгүй импортын бүтээгдэхүүн. За 2025 онд бол бас энэ тоогоо бас барьж ах шиг байна. За шар айраг буюу өндөр хатуулагтай бүтээгдэхүүнийг бодвол дарс бол одоо тогтвортой айжгаар одоо манай Монголын зах зээлд өсөж байгаа. Тийм. Тэгвэл Worldwine Mongolia-гийн хувьд бизнесийн гол давуу тал онцлог нь бас яг юу гэдэм бэ? Тийм бидний хувьд одоо гол давуу тал гэх юм бол бид нар зөвхөн одоо дарс болно тийм ээ дарсжуулсан бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. За мөн одоо түүнтэй холбоотойгоор ориглон дарсыг бас оруулж ирдэг. Ориглон дарсны зах зээл бол лов алкохолтой ордог буюу жилээс жилд одоо бүтээгдэхүүнийхэн тоо хэмжээ нь өсөж яваа. За ер нь бол дэлхийн зах зээл дээр бол лов алкохол буюу хөнгөн спарклинг төрлийн бүтээгдэхүүний зах зээл бол маш өндөр өсөлттэй байгаа. За энэ ч гэсэн бас одоо манай зах зээл дээр ажиглагдж байна. Төлхөө одоо өсөлттэй явж байгаа. Тий. За бидний гол онцлог гэх юм бол бид нар зөвхөн одоо дарс зөөлөн бүтээгдэхүүн буюу лов алкохолтой бүтээгдэхүүн дээр төвлөрч ажилтгаараа онцлог. За мэдээж одоо бас чанартай брендийн хай алкохол буюу коньяк зэрэг бүтээгдэхүүнийг бас давхар оруулж ирж байгаа. Танай компани өнгөрсөн 30 жилийн хугацаанд гэж харж үзэх юм бол хамгийн том тулгарсан сорилт бэрхшээлүүд бас юу байсан талаар та энийг хуваалцаач. Тийм мэдээж одоо эхний одоо үүсгэн байгуулагдаад удаагүй байсан 2000 оны эхээр бол дарс гэж бүтээгдэхүүнийг зах зээл дээр таниулахад бол бэрхшээлтэй байдаг гэсэн. Тэр болгон ойлгохгүй тийм ээ. За тоглоомор ярих юм бол баг компот гэж хэлэх нь холгүй байдаг уу яс байсан. Бид нар маш их сургалт, уулзалт, амтлагыг зохион байгуулсны үндсэн дээр олон одоо үе шаттай зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг хийсний үр дүнд өнөөдөр манай Монголын зах зээл дээр бол хэрэглэгч нар маань бол дарс гэж бүтээгдэхүүнийг бол маш сайн мэдлэгтэй болсон гэж одоо боддог тийм. Тэгвэл сорилтууд тийм байсан байх нь мөн дарс импортлохоос гадна танах wine school мөн wine dinner party зэрэг үзэсгэлэн винотой хос үйлчлэгээнүүдийг бас хийдэг шүү дээ. Тэр талаараа бас даваалцаач. Тийм бид нар анх 2015 онд дарсны үзэсгэлэнг Монголд зохион байгуулсан. За энэ ямар одоо холын зорилготой вэ гэхээр манай Улаанбаатар хотыг тойроод бүхий л одоо томоохон улс орон хотуудад одоо хамгийн наадлан Шанхайд, Москвад тэгээд цаашлаад босод бүх хөгжилтэй орнуудад жил болгон одоо энэ дарсны үзэсгэлэн зохион байгуулагддаг. Үүгээрээ одоо бид нар үйлдвэрлэгч болон хэрэглэгч бүтээгдэхүүн гурыг нэг цэг дээр авчирдгаар онцлогтой. За бид нар нийтлэн 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. За 2000 гаруй одоо дарсанд дурлагсад болон хэрэглэгчид нар хурж ирж шууд одоо үйлдвэрлэгч нартайгаа уулзаж дарсны амтлагаа хийнгээ мэдлэгийг одоо авах бүрэн боломжтой ийм томоохон арга хэмжээ байдаг юм аа. Танах дэлхийн 23 гаруй орны үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг шүү дээ. Тэгэхээр эдгээр үйлдвэрлэгчдийг сонгосон гол шалгуур бас юу гэдэг вэ? Мөн тэдэнтэй тогтвортой харилцаагаа хэрхэн хадгалж авч явдаг вэ? Тийм ер нь бол яг бид нар бас жил болгон одоо манай дээр хамтарч ажиллая гэсэн маш олон үйлдвэрлэгч нарын санал орж ирдэг. Бид нар бол одоо Францын харилцагч маань үйлдвэрлэгч маань бол өнөөдөр 23 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Ууган компани.
За Францтай нэгд ордог, дэлхийд ихний 5 даа ордог үйлдвэрлэгч. Тэгэхээр бид нар бол аль болох одоо топ буюу дэлхийн зах зээл дээр тэргүүлж явж байгаа томоохон үйлдвэрлэгч нартай хамтарч ажиллахыг зорддог. За Gallo гэдэг одоо Америк нэгдсэн улсын үйлдвэрлэгч бол дэлхийн тарилтын бүс нутгаараа дэлхийд 1 номерт ордог ийм үйлдвэрлэгч. За Испани Freixenet гэдэг одоо ориглон дарсны үйлдвэрлэгч бол Cava ориглон дарсныхаа борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг ийм үйлдвэрлэгч нар. Тэгэхээр бид нар бол одоо Италивч гэсэн ялгаа байхгүй, Тоскана гэдэг хамгийн том дарсны үйлдвэрлэгч гэдэг. Аль болох топ үйлдвэрлэгч нарыг одоо сонгож ноу-хау тийм ээ одоо харилцаагаа бэхжүүлж ингэж авч явдаг байна. Мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэдэг вэ? Бас энэ топ үйлдвэрлэгчтэй түншилж ажиллахын тулд тийм ээ. Тийм бид нар дотооддоо өөрийнхөө одоо залуучуудтай маш их сургалтуудыг амтлагаатай цуг явуулдаг. Үйлдвэрлэгч нар маань өөрсдөө жилд 2-3 удаа Монголдо ирж амтлагаа сургалтыг байнга зохион байгуулдаг. Дээрээс нь бид нар бол өөрийнхөө бас компанийнхаа залуучуудыг гадагшаа үзэсгэлэнд маш их явуулдаг. Сургалтанд суулгадаг. Тэгээ ийм байгаа. WCT гэдэг одоо Англид төвтэй Wine Spirit Education Training гэдэг төвтэй бид нар бас нэгт уялдаа холбоотой ажилладаг. Залуучуудыгаа бас энэ сургалтанд бас сургадаг байгаа мэргэжлийн. Энэ хүрээнд ажилчдаа тогтвор суурьшилтай ажилуулах боломжийг бас хэрхэн олгож байгаа вэ? Тийм мэдээж одоо нийгмийн хүрээнд бид нар ажилчдыгаа улам одоо өсгөн дэвшгэж ажилуулах, дараагийн шатанд нь гарах тэр ур чадварыг нь эзэмшүүлэх шаардлагатай байгаа ур чадваруудыг дараагийн шатанд нь эзэмшүүлж аль болох одоо бид нар одоо карьерийн шатлалыг нь дээш нь татж явуулдаг. За энэ бол одоо бас залуучуудад манаас таалагддаг хөтөлбөр байгаа юм. Тийм. Гэхдээ дэлхийн болон дотоодын эдийн засгийн инфляц мөн валютын ханшны өөрчлөлт танай компанид бас хэрхэн нөлөөлж байгаа вэ энэ талаар? Тийм одоо бид нар оны эхнээс ажиглахад бол валютын ханш маань бид нар бол ихэнх валютыг одоо евро ханшаар авдаг. Бараг 10 гаруй өссөн. Тийм ээ тэгэхээр бол одоо худалдан авах чадварт бас нөлөөлж байна. Яг тэгэхээр дарс гэж бүтээгдэхүүн бол бас өдөр тутмын хэрэглээ биш. Үн тогтооход ч гэсэн биднэрт одоо оны ихэнд бол маш их төвөгтэйсэн зарим бүтээгдэхүүнийхээ үнийг бол бид нар одоо өөрчлөлт оруулаагүй явж байна. Тийм. Тээврийн зардал болон дотоодын мэдээж хэрэг татварын ханшин дээр хүртэл бид нар одоо нэлээд их одоо өөрчлөлтийг бас мэдэрч байгаа. Өгөөж бол одоо энэ жил одоо энэ компанид бол бас нэлээд доогор байгаа. Гэхдээ бид нар одоо үйл ажиллагаагаа тогтвортой авч явж байна тийм. Танай компанийн хувьд Монголын зах зээлд хэдэн хувийг эзэлдэг вэ? Тий, яг дарсан дээр бол бид нар одоо 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг. Тийм. Өөрийнх нь одоо бас яг хэмжээ волюм бол бас тийм их том биш. Дарс бол өөрөө бол бас хязгаарлагдмал хэрэглэгч нартай байдаг. Бид нар аль болох одоо жилээс жилд энэ зах зээлээ одоо тэлхэмсэн, аль болох сул хатуулагтай бүтээгдэхүүнийг монголчууд маань зөв зохистой хэрэглээсэй гэж одоо чармааж ажиллаж байгаа. Тэгээ төрийн зохицуулалт бизнест бас ямар нөлөө үзүүлж байгаа вэ? Татварын бодлого ямар өөрчлөлт дарсны соёлыг дэлгэрүүлэхэд дэмжлэг болдог вэ талаар? Тийм, миний бодлоор бол одоо өнөөдөр 5 градустай, 3 градустай, 9 градустай алкоголын агуулмж тийм ээ одоо сулдаа ордог энэ бүтээгдэхүүн дээр бид нар яг л адилхан 18 градус юм 14 градустай бүтээгдэхүүнтэй ижилхэн татвар төлж байна. Гэтэл одоо жишээ нь хөгжилтэй өндөр хөгжилтэй орнуудад бол 0-9 градус алкоголтой бүтээгдэхүүн дээр онцгой татвар байдаггүй. Одоо татварын одоо мөнгөнд тэмдэгт буюу акц наадаггүй байх жишээтэй. Хэрэв одоо энийг одоо төр засаг өнөөдөр сул хатуулагтай бүтээгдэхүүн буюу одоо low alcohol гэж яриад байгаа. Энэ бүтээгдэхүүнийг дэмжиж онцгой татваргүй болгох, цаашлаад одоо энэ акц наадаг тийм ээ татварын одоо энэ дарамтыг одоо бууруулах юм бол илүү их одоо бидний үйл ажиллагаанд одоо төхөмтэй болно, залуучуудын хэрэглээ зөв болно, шууд өндөр хатуулагтай бүтээгдэхүүн буюу одоо 37-8-аас дээш бүтээгдэхүүн хэрэглэх гэхээсээ илүү тийм ээ 10 градустай 8-9 градустай энэ бүтээгдэхүүн 5 градустай бүтээгдэхүүнээ хэрэглүүл залуучуудад манд одоо илүү соёлтой хэрэглээ болно гэж би харддаг. Тийм. Ханган нийлүүлэлтийн сүлжээний хувьд бас ямар бэрхшээлүүд гардаг вэ? Коронавирусын зардахлаас хойшоо бас хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тийм. Өнөөдрийг болтол одоо тэнжинг дээр буюу одоо бидний бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг бомбт дээр бол одоо хүртэл төгжрэлтэй байна. Ерөөсөө сайжраагүй байгаа. За мэдээж одоо Орос, Украины дайнтай холбоотой хойгуур явдаг төмөр замын тээвэр бол бас л өнөөдөр нэлээд одоо хугацаанд ирэхгүй хойшлогдох олон бэрхшээлүүд бол тулгарсан хэвээрэл байна. Тийм.
Тэгвэл энэ хөө нийлүүлэлтийн сүлжээний тасалтал тээвэрлэлтийн эрсдэл болон энэ чанарын асуудлыг бас хэрхэн шийдвэрлэх талаар ажиллаж байгаа ирээдүйг бас яаж харж байгаа. Тийм бид нар одоо юу гэж бодгоохоор оновчтой төлөвлөлт бараа бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэгч нартайгээ нэлийн эрт одоо бид нар захиалах. За бид нар одоо өөрсдөө өвлийн улиралтай байдаг учраас бидний бүтээгдэхүүн бол маш их эрсдэлтэй. 11-12 сар буюу 3 сарыг дуустал бид нар Монголд тээвэрлэлт их боломжгүй байдаг. Тийм учраас тэр үед одоо нийлүүлэлт зогсдог. Тэгэхээр одоо урьдчилж бид нар бүтээгдэхүүнүүдээ 10 сартаа багтааж авах. За тэгээд цаашаа үргэлжлээд одоо 3 сараас одоо дахиад тээвэрлэлтээ эхлүүлэх гээд энэ бүх ажиллагаанд бид нар одоо олон жил бас ажилласан туршлагатай учраас энэ жилийн үед бол ямар нэгэн тасалдал үүсэхгүйгээр ажиллаж байгаа. Тэгвэл дотоодынхаа ханган нийлүүлэлтэд манайхыг Монголынхон дотроо аль зэг хүртлээ хурж ажиллаж чадж байгаа. Тийм бид нар бол одоо ганц Улаанбаатар биш дархан эрдэнэтэд өөрийн салбартай. За тэгээд цаашлаад 21 аймагтаа бид нар бас хамтарч ажилладаг. Нэлээд олон том аймагуд дээр одоо тийм ээ Ховд, за Дорнот, Хөвсгөл, Өвөр хангай гэд цаашлаад маш олон аймагуд дээр бид нар түгээлтээ хийдэг. За мэдээж дотоодынхоо одоо томоохон түгээлт хийдэг компаниудтайгаа хамтарч ажилладаг. Тэгээд олон жилийн гэрээтэй явдаг учраас бид нар одоо бүтээгдэхүүний ол тасалдалгүй нийлүүлэлт хийж байгаа. Хэрэглэгчдийн зах зээл зан төлөвийн хувьд хэрэглэгч маань бас хэрхэн алкогольны төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглээ сурж байгаа вэ? Энэ талаараас тийм мэдээж одоо шар ариг бол одоо өөр тийм ээ. Дарс бол бас мэдлэг шаарддаг. Гэхдээ манай монголчууд бол өнөөдөр Монголын зах зээл дээр бол 40-50 компани өнөөдөр тогтмол дарс оруулж ирж байгаа. Тийм учраас дарсны хэрэглээ болон дарсны соёлыг бол одоо мэддэг болсон тийм ээ. Ус үзмэр хийгддэг, зөв зохистой хэрэглэх юм бол бас цусны даралтыг одоо бууруулах гэдэг эрүүл мэндийн талаас ач холбогдолтой гэдгийг бол мэддэг учраас одоо бол дарсны зах зээл дээр бол айхтар одоо бүтээгдэхүүнийг мэдхгүй гэсэн одоо тийм ойлголт нь бол багасж байгаа гэж хардаг. Таны зүгээс зөвлөхөд залуу бизнес эрхлэгчдэд бас залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ? Тийм мэдээж одоо энэ жилийн хувьд бол бас инфляц өндөртэй, зах зээлийн өсөлт бол зарим компаниуд дээр өсөлттэй, зарим компаниуд дээр бас бууралттай. Үйл ажиллагааны чиглэл онцлогоос янз бүр байх шиг байна. Тэгэхээр аливаа бизнесийг бол дандаа урт хугацаанд харж явах хэрэгтэй. Өнөө маргаашийн өгөөж гэхээсээ илүү урт хугацаанд зорилгондоо тулгуурлаж би бол одоо зөрөгтэй байгаарай л гэж одоо хэлдэг шүү дээ. Тийм. Тэгвэл та нэг үгээр компани тодорхойлвол яг ямар үгээр тодорхойлох вэ? Манай компани бол тууштай компани. Тийм. Мөн өөрийн зүгээс дахин зөвлөгөөг залуу бизнес эрхлэгчид гэлтгүүгээр дэлхийн зах зээл рүү дэлхийгээс импортын бүтээгдэхүүн бас оруулж ирэхийг зорж байгаа хүмүүстээс юу зөвлөмөр байна? Тийм хамгийн гол нь одоо залуу бизнес эрхлэгч нартай юу гэж зөвлөмөр байна гэхээр аливаа том компаниас айх эмээх биш. Аль ч одоо компанид боломж байдаг учраас зөрөгтэйгээр харилцаа холбоогоо тогтоох дээр бол битгий одоо хойшоо суугаарай. Аль болох тийм ээ дэлхийн томоохон зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа том цар хүрээтэй ажилладаг компаниудтай харилцахыг одоо хичээгээрэй л гэж одоо зөвлөе да. Ирэх жилийн хувьд танай төлөвлөгөө ямар байгаа вэ? Таны асыг хараад. Тий 26 онд бид нар ерөнхийдөө бол бас Монгол Улсын засгийн газраас 5.7% өсөлттэй одоо байна гэж эдийн засгийг бол харж байгаа. Тэгээ бид нар ч гэсэн бас өөрсдөр бас 9-10% өсөлтийг бол тавьж байна. Тийм борлуулалтын өсөлтөд тавьж байна. Тийм яг л бид нар зах зээлээ бас дагаж одоо борлуулалтаа хэмждэг учраас тийм ээ эх ондоо бол одоо өсөлттэй ажиллана гэж харж байна. Зах зээлийн хувьд бас өрсөлдөөний энэ үеийг хэрхэн даван туулбал бас өсөлттэй талаа. Тийм өрсөлдөөн бол байх ёстой тийм ээ. Өрсөлдөөн бол одоо бид нарыг илүү дараагийн шатандаа гаргадаг. Мэдээж одоо дарсны зах зээл бол өрсөлдөөн улам ширүүсэж байгаа. Гэхдээ бид нар бол бас яг одоо дарсныхаа зах зээл дээр бол там тоглож байгаа тоонд орно. Тийм учраас бол энийг бол би бол одоо хүлээн зөвшөөрдөг. Маш их баярлалаа ярилцсан.